Ховд аймгийн хөлмөр халамж үйлчилгээний газар хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт хамтран ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг энэ сарын 24-ний өдөр аймгийн хөгжил политехник коллеж дээр зохион байгууллаа. Сургалтад хөгжил политехник коллежийн 1-р ангийн 100 гаруй оюутнууд хамрагдсан юм. Тухайн сургалтын чиглүүлэгчээр хувь хүний хөгжлийн баруун бүсийн институтын хамт олон ажилласан бөгөөд тус институт нь хөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газараас зарласан хөлмөр эрхлэлтийг дэмжих хөлмөрт бэлтгэх, хөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэрэгдсэн байгууллагын шаардлагыг хангаж 2017 оноос эхлэн хөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг зорилттой бүлгийн иргэдэд хүргэн ажиллаж байгаа юм а. Үүний хүрээнд аймгийн хөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран уг сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үеэр хөтөлбөрийн дагуу оюутнуудад ажилд өөрийгөө бэлдэх, ажилдаа эзэн болох бие хэмбэ гэсэн лекц зорж Монгол улсад хамгийн эрэлттэй байгаа болон илүүдэлтэй байгаа мэргэжлийн талаар статистик мэдээлэл өгч ажилласан байна. За өнөөдөр хөдөлмөр халамж үйлчлэхний газраас ажил мэргэжлийн чиг баримжуулах зөвлөгөө өгөх үйлчилгээний хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 100 оюутнуудад ажил мэргэжлээд хэрэгэн дасан зохицох, шинэ ажлын байранд дасан зохицох, өөрийгөө таньж мэдэх, хүсэл мөрөөдөлтөй хэрэг тэмүүлэлтэй болох талаар сургалт мэдээлэл явуулж байна. За энэ сургалтыг бол манай хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газартаа гэрээлэн гүйцэтгүүлсэн хувь хүний хөгжлийн баруун бүсийн институтуудын сургалтын байгууллагаар энэ сургалтынхаа үйл ажиллагаа явуулж байна. За ажил мэргэжлийн чиг баримжаа олох зөвлөгөө өгөх үйлчлэгэнд хамрагдсанараа энэ хүүхдүүд бол мэргэжил сонголтоо хэрхэн хийх вэ? Өнөөдөр би яг мэргэжлээ яаж сонгож байгаа юм бэ гэдэг талаас мэдээлэл авна. Нэг ингэснээр мэргэжил сонголтын нөлөөс нөр ирээдүйд ажил амьдралдаа эзэн болох өөрөө өөртөө ихтгэлтэй байх те энэ чиглэл дээр илүү түлхүү мэдээлэл авч байгаа. Ингэснээрээ мэргэжил сонголтондоо хэр амжилттай байна гэдэг чинь ирээдүйд ажилчин ангийн игнэ бий болж байгаа болсон хүчнүүд илүү чадвартай мэргэжилтэн болоход чиглүүлэг зөвлөгөө өгч байгаа үйл ажиллагаа явуулж байгаамаа. Хувь хүний хөгжлийн баруун бүсийн институт нь болохоор хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зарласан тусгай зөвшөөрлөлтөө өөрөөр хэлбэл бид мэргэжлийн чиг баримжааг олгох, нийгэмд эерэг хандлагыг түгээх сургалт семинар бол зөвшөөрөлтэй байгууллагын хувьд 9 сараас эхлээд Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай хамтран 10 жилийн ерөнхий боловсролын сургалт, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулад явж байна. Энэний хүрээнд юу гэхээр одоо энэ хүүхдүүд маань амьдралдаа байнгын сонголтууд хийж яадаг. Бидний амьдралыг сонголт бий болгож яадаг. Тэгэхээр яах вэ гэхээр энэ хүүхдүүд ажил мэргэжлээ сонгоцсон байгаа. Тэгэхээр энэ сонголтонд нь бид нэр ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр чиг баримжааг нь олох, эргээд ажлын байран дээр гараад хэрхэн бие хүн болж төлөвшгий, хэрхэн мэргэжсэн ажилтан болох вэ гэдэг зөвлөгөө мэдээлэл сургалтыг энэхүү сургалтаар дамжуул өгдөг маа. Түрүү жилийн хувьд болохоор бас манай хувийн хөгжлийн институтаас энэхүү сургалтыг хийжээс энэ тухайн үр дүн яаж гарсан бэхээр мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элссэн оюутнууд нэмэгдсэн, дээрэс нь эдгээр сурагчид нь ирээд ажлын байранд гарах, мэргэжлийнхаа чиг баримжааг авах, ирээдүйн мэргэжил, эрэлттэй мэргэжлээ сонгох гэх мэтчлэнгээр маш их эерэг үр дүнгууд гарч байгаа. Тэгээ гол зорилго нь өөрөө юу гэхээр хувь хүний мөн чанар, мэргэжлийн мөн чанар хоёрыг нэгтгэх тогтолцоолж ээж илүү амжилттай мэргэжсэн боловсон хүчин мэргэжилтэнг бэлтгэх зорилготойгоор ийм сургалт явж байгаа да. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг цаашид аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн 1600 гаруй сурагчдыг хамруулан 10 дугаар сарын 15 хүртэл үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сургалтын үндсэн хөлбөрийн дагуу сурагчдад амьдралын зорилго чиглэлээ тодорхойлох, өөрийгөө танин мэдэх тухай лекцийг орхоос гадна сурагчдын мэргэжил сонголтонд нь зориулж мэдлэг мэдээлэл өгөх үүднээс мэргэжил элсэн орох сургуулиа сонгох зөвлөгөө мэдээлэл, Монгол улсад ойрын 10 жил эрэлттэй байх мэргэжлүүд болон ихтэй сургуулийн танилцуулга статистик мэдээллийг өгч ажиллах юм байна.